8 дугаар тест 5 дугаар 25 дугаар бодлого. За зурагт үзүүлсэн дарааллын эхний 5 дүрсийг бол өгсөн. За зүү төвтлийг ажиглаад 576 будагдаагүй квадрат орсон. Зурагт хичнээн будагдсан квадрат байх вэ гэж. За тэгэхээр зүү төвтлийг ажиглавал энэ будагдсан квадратын дөрвөн талд бол ийм будагдаагүй юм яг ижлэхэн хэмжээтэй юм квадратууд бол зурагдах ёстой юм байна. За тэгэхээр будагдаагүй өгсөн энэ 576 квадрат бол 4-т хуваацах юм бол нэг талд байгаа юм квадратын будагдаагүй одоо юм квадратын тоо гараад ирнэ. За тэр маань өөрөөр хэлбэл юм манай голд байгаа будагдсан квадратын тоотой бол тэнцвүүлнэ гэсэн. Тэгэхээр манай бодлого бол шууд энэ өгөгдсөн тоог бол 4-т хуваагаад хариу гараад ирнэ гэсэн. За энэ 4-т хуваацах юм бол 144 буюу ерөөсөө голд байгаа будагдсан квадратын тоо бол 144 буюу байх нэ.